Сэтгэлийн дуудлага гэсэн нэг кино бүтээлийг хүмүүсийн үзчихээр гарч ирлээ. Яг миний хувьд бол яг Холливуд мөрөө Америкийн кино бүтээлүүд яг сүүлийн үед үздэг болсон. Яг кино бүтээлээс гадна Европ Туркийн кино болтой. Энэ кино бол танилцаж яг бүхний хинжээтэй кино бүтээл нэг ийм л байдаг гэдэг ч юм уу. Арай өөр хинжээтэй чадлаа. Тэгээд хүлээлт хэлсэн үг энд ямар хөнж байж чаддгийг тухайн хүмүүсийн бие биендээ хандлага одоогийн залуусын бие биендээ хандлагын хооронд асар их зүйлтэй бас сурамжтай ийм байхтай кино бүтээл болж чадчихжээ гэдэг миний хувьд дүгнж гарч ирлээ. Тэгээд энэ кинонд гарч байгаа маш олон өгнүүд нэг их зүрхийг онлоолдоо жишээ нь нэг хүнийг аврах нь нийт хүн төрөлхтнийг авсантай хаан гэж. Тэгэхээр нэг хүний амийг авснаар маш олон хүн амьдрах итгэл. Тэгээд өөр ишгүүдийн гайхалтай. Тэгээд энэ кино мөн өөрөөс бодит амьдралаас төлөвлөлт тэгсэн гэдэг утгаараа дан гэдэг маань өөр ямар харс өдөртэй байдаг. Харс өдрийг өөрийн сайлан сэтгэл залуу хосуудын тэр бие биений хэлсэн хэлт цайруулж чадж байгаа. Харав цайруулж чадж байгаа. Нас ойлгож авлаа. Тэгээд хамгийн хайртай гэр бүлийн аав ээжигээ бас нэг хайрлах сэтгэлээс төлөө